За өнөөдөр бид эртний хойшил улсын нийслэл Шарабастай хотын дэргэдэх Жетон хийдэд ирээд байна. Яг одоо миний энэ хойно харагдаж байгаа энэ одоо юу бол Бурхан багш өөрийнх нь энэ борооны 19 улирлыг энэ Жетон хийдэд өнгөрөөсөн энэ Гандаг хотын Бурханы Гандаг хотын Бурханы өөрийнх нь залирч байсан одоо байрны өмнө суугаад энэ Шарабастай хотын Жетон хийдэд болсон түүхэн үйл явдлууд тэрнтэй холбоотой Бурханы айлдсан гайхамшигтай сайхан сургаал шүлгүүдээс тодорхой зүйлийг та бүхэндээ хөрөхөр бэлэн боллоо. Тэгэхээр Бурхан багшийн үед одоо энэ Шарабастай хотын одоо Жаккубала нэртэй нэгэн залуу одоо хувраг болж Бурхан багшаас энэ Шарабастай хотын ард иргэд орой болоход оройн цагаар одоо цэцэг өнөртөн одоо тэр хөтөн аваад энэ Жетон хийдвэр олуулаад цоврон явж байхыг хараад маха Жаккубала залуу бэр та бүхэн хаашаа явж байна гэсэн. Одоо Жетон хийдэд очиод Бурхан багшаас ном сургаал сонсохоор явж байна гэж гэсэн. Тэгэхэд би явж болох уу гэсэн бололгүй яхав гэд. Тэгээд дагуулад ирсэн. Дагуулад ирэхэд нь энд ирээд Бурхан багшийн айлдсан гайхамшигтай сургаал номыг сонсоод Бурхан багшийн гайхамшиг нь бол одоо сонсож байгаа хүмүүсийн олон төрөлд хийсэн буян фармыг хөгжүүлсэн буян фарм. Ямар чиглэлээр одоо буян фармыг хөгжүүлж ирсэн тэр байдалд нь тааруулж одоо хүн болгонд өөр утга агуулга хий сонссон хүн болгонд одоо сэтгэлд нь шингэхээр гайхамшигтай сайхан сургаалыг бол айлддаг. Тэр өдөр одоо гэрээс гарч хувраг болох тухай. Үнэхээр бол энэ хорвогийн одоо хүний амьдрал бол агшин хорон бүр бид мэдхгүйгээр сэтгэлдээ сайхан муухай үйлийг үлдэж тэр сайхан муухай үйлийнхөө үрээр энэ төрөлдөө бас тэрнийхээ үр дагавраар зовж шаналж тодорхой хэмжээний жаргал зовлон дунд одоо амьдралыг өнгөрөөдөг. Тэгэхээр энэ нөх одоо агшин хорон бүр ингэж одоо сэтгэлдээ өсгөж байгаа энэ үйлдэлийн үр дагавраар одоогийн үйл өнгөрсний үйлдэлээс одоогийн үйлдэл хоёр нөхцөлдөж ирээдүй болно ингээ явсаар зовлонгоос зовлон руу ингэж явдаг тухай Бурхан багш айлтгахыг сонсоод бид нэр ерөнхийдөө эгэл хүн бол агшин хорон бүр өөрийнх нь хийж байгаа үйлдэлээсээ болж өөрийнх нь зовлон жаргалыг бүтээгээд явж байгаагаа мэддэг юм байна. Тэгэхээр энэ Бурханаас асан Бурханы зааж байгаа энэ сайхан бяцлал номыг хийгээд энэ үеийн өрөөдийг устгах сэтгэлдээ дахиж хизээж нүгэлт үйлийг үйлдэхгүй өөрийгөө зовоох тийм ээ нүгэлт үйлийг үйлдэхгүй болох хэрэгтэй байна. Тэхийн тулд одоо гэр хүний хар хүний амьдралаар амьдрал одоо үүр хариуцлага их учраас тэр бүхнийг бүтээх боломжгүй. Тийм учраас одоо лам хуураг болж Бурхан багшин дэргэд байж энэ бяцлал номоо заалгаад одоо гэгэрл ариуслалт хүрэх нь чухал юм байна гэдгийг одоо ойлгоод тэр дараа бол лам хуураг болохоор шийдсэн. Тэгээд дүүдээ хэлж ойлгуулад өөрөө бол лам хуураг болсон. Тэгээд лам хуураг болоод Бурхан багшин дэргэд байж тодорхой хугацаанд байж бяцлал заалгаж бяцлал номын одоо хэдийгээр нас өндөр болсон учраас энэ Бурханы дэргэд одоо ирсэн лам хувраг хүмүүс бол хоёр одоо үүрэг байдаг. Нэг бол Бурханы заасан Типитака 3 сав аймгийг тогтоож цээжлэж тэр Типитакаг судлаж мөн тэр судалсан тэр одоо ирсэн мэдлэгээ одоо Бурханы заасан сургаал намын онлайн мэдлэгийг бол бусдад заан сургах бас нэг үүрэг. Нөгөөх нь Анапана Випашна бяцлал хийж гэгэрэл ариуслалт хүрэх одоо ийм хоёр үүрэг байдаг. Тэгэхээр тэр настай хүн байсан нас явсан хүн байсан учраас бол тэр одоо судар номыг судлахад бол цаг боломж байхгүй учраас одоо би тэр бяцлаглыг хийж гэгэрэл ариуслалт хүрэх ёстой өөрийгөө гүйцэтгээгээд Бурхан багшаас дэргэд олон сараар байж бяцлаглыг заалгаж практик бяцлаглаа сайжирч цаашдаа бие дааж бяцлал хийгээ гэгэрэл ариуслалын замд хүрэх үед ямар нэгэн саатахгүй ямар нэгэн бэрхшээл бүхнийг давах чадвартай болсон байдаг. Тэгээд тэндээсээ Бурхан багшаас за одоо бол тийм болсон хүн яах вэ гэхээр одоо үлдсэн одоо хүн амьтан байхгүй нам гүн газар очиод үлдсэн хугацаанд бяцлаглаа шамдаж одоо үеийн үрийг шинээр үүсэхгүй дахиж одоо хуучныг нь устгах ажилд шамдах хэрэгтэй байдаг. Тэгээ гэрээс гараад олон хуврагуудын хамт одоо хязгаарын тосгонд очиод бяцлаглалд ойд шамдаж хязгаарын тосгонд очихдоо яах вэ гэхээр тэр тосгоны сүзэг бүхэхийн ард иргэдээс одоо буйны эдэх хүртэж тэдний одоо босгосон тэр сайхан ном буйны бяцлаглалын хийдэд нь байж одоо өдөр шөнөгүй бяцлаглалдаа шамдаад тэгээд нутгийн ард иргэдийн өгсөн
өглөг хоолыг зоогснороо нутгийн ард иргэж бас их буянтай. Лам хувраг нэг л хард түмний хооронд хэв сайхан. Нэг нь бол буян лам хуврагт одоо хоол ундаа өгснээр буянаа хороож байдаг. Нөгөө хүн одоо бяцлагалдаа шамдаж байгаа хүн хоол унд хийж цаг зав байхгүй учраас одоо тэр хар хүмүүсийн хийсэн хоол ундаа хүртснээр бяцлал номдоо шамдаж гэгэрл ариуслах хөрөх бололцоотой байдаг. Тэгэхээр лам хувраг хар хүмүүний хоорондох ийм сайхан нарийн холбоо байдаг байсан. Тэр өрний дагуу тэр одоо тосхны ард иргэд дээр тулгуурлан тэдний өгсөн өглөгийг хоолоор хүртэж өдөр шөнөгүй бяцлагалдаа шамдсаар архантын утгийг олон гэгэрсэн байдаг. Тэгвэл архантын утгийг олон гэгэрхтэй нэг үйл явдал болсон. Тэрэг архантын утгийг олон гэгэрх тэрхэн мөчид тэр агуу гайхамшигтай одоо гэгэрл ариуслын өндөр шатанд хүрэх үед тэр гайхамшигтай сайхан зүйл мөн дагаад бас нэг одоо энэ биенийх нь одоо энэ махбод биен дээр бол нэг үйл болсон. Нүд нь сохор болсон байлаа. Тэгээд тэндээсээ гэгэрл төрж арханд болсныхаа дараа бол тодорхой хүмүүсийн тусалцаатайгаар явж чадахгүй сохор учраас явж чадахгүй хэцүү байсан. Тэгээд тодорхой хүмүүсийн тусалцаатайгаар энэ жетон бидний нэрээд энэ жетон хөөдөд ирээд бурхан багштай уулзаж одоо бурхан багшийн заасан сургаал намайг одоо заасныхын дагуу гүйцэтгэж гэгэрэлд төрсэн учраас одоо хийх ёстой зүйлээ хийж дуусгасан. Одоо дахиж одоо хязгаарч төрөл авахгүй болох нирваны амгаланд хүрсэн учраас үлдсэн амьдралаа энэ одоо бурхан багшаас сургаал ном цааш сурахаар ирсэн одоо лам хувраг болсон хүмүүс ирж байгаа хүмүүст бол бяцлаглалыг заах ажлыг хийж одоо үлдсэн амьдралаа энд өнгөрөөсөн байдаг. Тэгээ энд байхдаа тодорхой хэмжээний одоо лам хуврагууд амьдрах байранд байгаад өөрт нь туслах одоо залуу хуврагуудтай тэгээд тэдний тусалцаатайгаар тэр өргөөндөө байж тэгээд бяцлаглаа хийж өглөөсөөр байсан. Тэгээд нэг орой одоо хур бороо их орохоор хур борооны хүчинд бол энэ модон дээр байсан тодорхой шавжууд бол газар ундаг. Тэгээд өглөө эрт босож нааш нь цааш алхах бяцлал хийж байгаа үед тэр унсан шавжнуудыг мэдхгүйгээр тэрэн дээр гიშгэл заримыг алсан байдаг. Тэгээд тэр маргааш өглөө болоход тэр хаваар явсан одоо холоос ирсэн зарим хуврагууд тэр ахмад хувргийн амьдарч байгаа байрны хажуугаар өнгөрч явхдаа зөндөө олон шавжуудыг энийг тэргээр алхалж бяцлал хийсэн хүн алсан байгааг хараад бурхан багш туушиж хэлсэн байдаг. Одоо энэ амьтныг алсан байна. Лам хувраг хүн байж одоо хин тэгээ тэр одоо шавнараас асуусан энэ хэн ингэсэн бэ гэсэн манай багш маань ингээд өглөө босож анааш цааш алхах үедээ гიშгэж одоо алсан байна гэх. Тэгээ тэр бурхан багш туушиж хэлсэн. Тэнгүүтэн бурхан багш тэр одоо Жакко Палыг дуудаж ирүүлээд асуусан. Тэгсэн одоо үннээ хэлсэн. Би одоо ингээд алхсан үнэн. Тэгтээ би тэнд амьтан шавж байгааг бол мэдээгүй гэсэн. Тэгтэн бурхан багш одоо нэгдүгээр сэтгэл хамгийн чухал юм аа. Биеэр хийх үйл, хэлээр хийх үйл, сэтгэлээр хийх 3 үйл байдгаас сэтгэлийн үйл хамгийн чухал байдаг. Энэ одоо Жакко Пал бол тэр амьтныг алъя гэсэн сэтгэл байгаагүй учраас тэр хэдийгээр одоо хөлөндөн гიშгэж амьтан өргөцсөн ч гэсэн өөрөө нэгдүгээр тэр амьтныг хараагүй, хоёрдугаар тэр амьтныг алъя гэсэн сэтэл байхгүй байсан учраас тэр амьтныг алсан нь нүгэл болохгүй маа. Хоёрдугаар Жакко Пал аль хэдийн дайсны дархан мөрийг орж бүх өвлийн өрийг устгаж гэгэрлэн шатанд хүрсэн архант хүн байсан учраас архант хүн гэгэрсэн шатанд хүний сэтгэлд бол амьтан хөнөөх гэх өчөөхөн ч сэтгэл хязээж үүсэхгүй болсон байдаг. Учраас бол энэ талаар бол одоо бурхан багш одоо айлдаад тэгээд тэр хүмүүс одоо бурхан багшаас асуусан энэ Жакко Пал одоо архантын утгийг олон гэгэрх хувьтай буян фармыг хөгжүүлсэн ийм гайхамшигтай хүм арханд олон гэгэрхсэн мөртлөө яагаад сохор болсон бэ? Шалтгаан нь юу байсан бэ хэмээн асуухад бурхан багш Жакко Пал урдын олон галын өмнө нэгэн төрөлдөө их мундаг эмч хүн байсан. Ялангуяа нүд эмчилдэг нүдний эмч хүн байсан. Тэгээд тэр үед нүдний өвчин туссан нэг настай эмэгтэй хүн өөрийн хүүхдүүдэд дагуулсан одоо ядуу өсгөө ирсэн. Тэгээд тэр нүдээ эмчлүүлээд одоо өөр одоо нүдээ эмчлүүлснийхаа дараа өргөх мөнгө төгрөг байхгүй учраас хэрвээ энэ миний нүдний өвчнийг эдгээгээд өгөх юм бол насан туршдаа танд үйлчилж одоо байх болно хүүхдийнхээ хамт гэж ингэж амласан байдаг. Тэгэхэд нь одоо тэр мундаг эмч хүн байсан учраас тодорхой хэмжээний эм тос өгөөд тэрийг төрөхснээс хүртэж тос төрсний дараа бол тэр эмэгтэйгийн нүд нь бол зөв зөвөр болж эмчлэгдсэн. Гэвч нүдэн зүгээр болонгууд тэр эмэгтэй одоо өөрийн тавьсан одоо болцлоо санаад одоо хэрвээ энэ хүнд би нүд эдгчлээгээд хэлчих юм бол одоо үлдсэн амьдралдаа өр хүүхдийн амьд энийг зарцуулж амьдрах
хувь болно. Тэгэхээр худал хэлээд ямар нэгэн аргаар эндээс холдъё гэж бодоод одоо маргааш өдөр нэрээд одоо нүд чинь ямар хувь байныг асуухад бол нүд минь улам муудсан, улам бүр сохор болсон байна гэж эмэгтэй хүн хэлсэн. Тэгэхэд нь одоо тэр үеийн Жакупал уурлаж одоо тэр мундаг эмч хүн учраас тэр ухаан эмийг уух юм бол зөвгөр болохыг л одоо мэдж байсан учраас тэр хүнийг эмэгтэй худал өгүүлж байгааг одоо мэдээд ууралсандаа тодорхой дахиад нэг эм өгөөд тэр эмийг төрхснээс болоод тэр эмэгтэй сохор болсон байдаг. Тэр Астар болон галвын өмнө хийсэн тэр үеийн үр одоо ингэж хадгалагдаж одоо газар доор орсон нурангад дарагдсан одоо цог мэт явсаар байгаад энэ амьдралын эцсийн төрөлд нь яг бурхны архантай утыг болон гэгэрх үед нь бол тэр нь гарч ирээд одоо нүдээ сохруулсан гэж. Тэгэхээр энэ нь бол үеийн үр гэж ийм айхтар байдаг. Үеийн үр хизээ нэгэн цаг чиний хийсэн сайн муу үеийн үр дагавар хизээ нэгэн цагт гарах нь баталгаатай. Энэ бол цаг хугацааны асуудал гэдгийг бол энд хэлсэн байдаг. Тэгээд бурхан багшийн айлдсан нэг одоо гайхамшигтай сайхан сургаал шүлэг байдаг. Тэрний үхээр манав пубангамма дhamma манавсата манавмая манасажа падуттена бахасатива каротева татаонон дукхан анвети чакханва вахатав падан гэж. Яг одоо энэ бидний байж байгаа энэ жетон хийдэд бурхан багш тэр Жакупала тэра толгодуулна тэнд цугларсан хувргуудад энэ дараах одоо гайхамшигтай сургаалыг бол айлдсан байдаг. Манав гэдэг нь одоо сэтгэл оюун гэсэн. Пубангамма дhamma гэж. Юм бүхний тэргүүнд сэтгэл оюун сэтгэл явд юм а гэж. Манав ситта гэдэг манай сэтгэл хамгийн дээд нь. Манав мая юм бүхэн сэтгэлийн үйлдэл, сэтгэлийн бүтээл байдаг. Бидний амьдрал тохиолж байгаа сайхан муухай амьдралын тохиолж байгаа сайхан муухай юм бүхэн чиний өөрийн сэтгэлийн чин бүтээл юм шүү гэж. Тэгээд мансажа падуттена манса гэдэг нь сэтгэлээр падуттена гэдэг нь хортой гэсэн. Хэрвээ хортой муус сэтгэлний суур дээр үндэслээд бхасатива каротива бхасатива юм өгүүлэх мөн каротива ямар нэг үйлдэлийг биеэр хийх хэлээрээ ямар нэг үйлдэл хийх биеэрээ ямар нэг үйлдэл хийх өөрөөр хэлбэл суур нь муу хортой муус сэтгэлийн суур дээр үндэслээд биеэрээ янз янзын үйлдэл хийх юм уу сэтгэлээр ямар нэг үйл хийх юм одоо нүгэлт үйлийг хийх юм бодис суур нь одоо муу байгаа учраас биеэр хэлээр муу үйлдэл хийгдэн гэсэн үг шүү дээ. Бхасатива каротева татуунан текст тэр хүний дукхан анвети тэр хүн зовлон тэр хүний хойноос зовлон дагаж эхэлдэг. Тэр нь юутай төстэй вэхээр чакхан ва вахатаа падан одоо морин тэрэгний хойно тэрэг морь байна. Морины хойно тэрэг одоо морин тэргийг ингээд одоо мориндоо ингээд яатсан байгаа тохиолдолд морь хаашийн өвн тэрэгний дагаад явдагтай адилхан хортой муус сэтгэл дээр тулгуурлаад биеэр хийгээд хэлээр ямар нэгэн хортой үед хийх юм бол тухайн хүнийг зовлон хаанч байсан сүйдэр мэт дагнаа гэдэг бол ийм айхтар гайхамшигтай. Энэ бол бурхны сургаал номын одоо гол философи энд явдаг. Энэ хүмүүс тэгдэг биеэрээ одоо янз янзын сайхан одоо хүн тустай үйл хийгээд байдаг. Сэтгэлээрээ сайхан гой юугаар хэлээрээ сайхан гой юу хэлээд байдаг боловч сэтгэл дотроо муу байх юм бол тэр үүлийн үр сэтгэлийн үүлийн үрээр хэмжигддэг. Түүнээс биш биеэр хийж байгаа юм уу сэтгэлээр хэлээр ярьж байгаа зүйлээс биш сэтгэл ямар байхтай холбоотой байдаг гэдгийг бол энэ нас одоо сургаал шүлгэн дээр одоо бурхан багш айлдсан байдаг. Энэ бол бурханы сургаал номын одоо хамгийн гол философи юм. Сэтгэл хамгийн дээд юм аа. Сэтгэлээр зөв байх ёстой юм аа. Гаднаасаа одоо ер нь сэтгэл нь зөв байвал биеийн үйл сэтгэлийн хэлний үйл бол зөв байдаг. Сэтгэл буруу байх юм бол дагаад биений үйл сэтгэлийн буруу. Тэгэхээр бол жинхэнэ үеийн үр гэж юу вэ? Сэтгэлийн байдлыг шалтгааллах нэ. Түүнээс гаднаа их сайхан гой юм яриад гаднаа гой хөг хийгээд байгаа юм бол та далд сэтгэлд нь муу юм одоо бодол байх юм бол муу хандлага байх юм бол тэрнээс тэр үйлдэлийг тэр муу хандлагыг тухайн хүний чиний сэтгэлд үүсэж байгаа зүйл учраас тэр хар үр дагавар чамааг бас чамд зовлон авч ирдэг юм байна гэдэг энд айлс. Мөн энэ бурхан багш өөр дахиад нэг сургаал нь вөхөр мансажа пассанэна сэтгэлээр манса гэдэг сэтгэлээр пассанэна баяртай зөв буянтай сайхан сэтгэлээр гэсэн. Мансажа пассанэна бхасатива каротева хэрвээ сайхан буянтай зөв бусдыг хайрлсан сайхан сэтгэлтэйгээр сэтгэл нь суур тулгуурлаад бхасатива каротева үгээр өгүүлэх юм уу биеэр каротева гэдэг биеэр өгүүлэх хийх юм бол мэдээж сэтгэл нь зөв байгаа юм чинь
сайхан үг хэлнэ, сайхан одоо үйл биеэр үйлдэл буянтай үйл хийх юм бол татуунан сүкхэн анвэти чаява анпаено. Тийм хүнийг одоо буян аз жаргал одоо хүний сүлэр хаанч явсан салахгүй дагдахтай адилхан тухайн хүнийг жаргал хаач сайгүй дагнаа гэдэг ийм гайхамшигтай энэ сургаал шүлгийг Жакку Пала хэмээх энтээр холбогдуулна. Энэ бурхан багш энэ одоо J20 хийдэд энэ айлцсан нь бол энэ бурхан багшийн сургаал ном юм. Бурхан багшийн одоо буддийн одоо бурханы гүн ухааны хамгийн суур болсон одоо гайхамшигтай сайхан энэ бол одоо бурхан багшийн айлцсан буддийн одоо буддийн одоо юу гэдэг вүлээ? Буддийн сургаалын одоо гол одоо хэсэг болсон Даммападдын эхний сургаал шүлэг юм аа. Мөн одоо дараачийн одоо нэг гайхамшигтай сайхан түүх байгаа. Энэ нь бол Кала Яккинагийн түүх гэж одоо бас мөн J5 Шаравастын хотод энд болсон үйл явдал байдаг. Энэ юу гэхээр одоо олон одоо галвын өмнө нэгэн залуу эхнэр аваад тэгээд тэр эхнэр авсан тэр эхнэр нь бол өр хүүхэд гаргахгүй байсан. Тэгэхэд нь тэр эмэгтэй өөрөө санаачлаг гаргаж нөхөртөө өөр нэгэн залуу эхнэр бас авч өгсөн байдаг. Тэгтэл удахгүй тэр залуу эхнэр нь хүүхэдтэй жирэмсэн болсон. Тэгэхэд нь тэр эмэгтэй тэр одоо уг нь одоо нөхрийнхөө төлөө сайхан сэтгэл гаргаж авч ирсэн боловч удалгүй одоо тэр чинь хүүхэд гаргахгүй эмэгтэй хүн бол хүндлэгдэхгүй болно. Энэ залуу хүүхэд гаргаад энэ хүүхэд нь бол энэ баян айлын өмч хөрөгийг эзэмших болоод эхлэх юм бол би бол ямар ч хэрэггүй болж эхлэн гэдэг байдлыг одоо ажиглаад өөрөө бол их тийм сэтгэл нь буруу тийшээ болж тэгээ тэр жирэмсэн болсон хүүхэнд одоо зулбуулах им тодорхой хэмжээний зүйл өгсөөр байгаад зулбуулсан байдаг. Тэгэхээр энэ хүүхэн ингэж одоо тэр эмэгтэйгийн хүүхдийг ингэж зулбуулж алсан дараа нь дахиж мөн 2 удаа 3 дахь удаага ингээд одоо давтагдсан. Тэгээд энэ төсвөлд нь бол 3 дахь удаага жирэмсэн болох үед энэ хүүхний өгсөн хороос болж тэр эмэгтэй асар тарчилж бол нас барсан. Нас барахдаа чи миний одоо өр хүүхдийг хордуулж аллаа. Дараа төрөлдөө би чиний өрийг бол хордуулж өрийг чинь алахгүйн гэсэн юм тангараг тавьж чагаад нас барсан. Тэгээд дараа төрөлдөө тэр хоёрын олон одоо галвын турш төрөл авах болгондоо нэг нөгөөхөнд дайсагнаж нэг төрөлдөө нэг нь одоо ойд одоо гөрөөс болоход нөгөөх нь бол ирвэс болж төрөөд яг гөрөөсний одоо гаргасан одоо үр төлийг нь бол тэр шилүүс одоо ирвэс бол идэж ингэж байсан. Мөн дараа төрөлдөө бас мөн эргээд нөгөөх нь тэр үүнийхээ үр төлийг нь идэх маягаар ийм явсаар олон галвын турш тэмцэлцээр явсан. Тэгээд энэ галвын үед бурхан багш энэ хорвоод энэ залрах үед бол яг одоо тэр хоёрын одоо нэг нь бол эмэгтэй энэ Шаравастын хотод нэг нь эмэгтэй болж төрөөд нөхөрт гараад ингээд өр хүүхэдтэй болох үед нь нөгөө нөхөр нь нөгөө одоо эмэгтэй нь бол ягшис болж одоо хүний одоо махаар хооллдог тийм догшин ягшис болж төрсэн байдаг. Тэгээд одоо тэр хүүхэн одоо нөхөрт гараад хүүхэдтэй болох үед хүүхэдтэй гарах үед нь тэр ягшис ирээд өөрөө бол өөрийнх нь одоо ихч төрөл содныхан хүм маягаар одоо хувилж ирээд хүүхдийг идчихэд байсан. 2 удаа идсэн, 3 дахь удаага ингээд бас мөн тэр нэмэгтэй ягчс ирээд одоо иж хүүхдийг идээд байгааг мэдээд одоо өөрөө энэ хүүхдээ өөр газар очиж төрүүлсэн. Тэр үед ягчс бол бас ягчсууд бол тэнгэрүүдийн одоо захиалгаар өөр газар өөрт ажил хариуцдаг. Тэгээд нэг газар одоо тодорхой ажилдаа байж авах хугацаанд нь тэр эмэгтэй аль хэдийн өөр газар очиж хүүхдээ төрүүлээд тэгээ эргээд энэ Шаравастын хотод одоо өөрийнхөө гэртээ ирэх үед нь нөгөө ягчс ажиллаад дуусах хүрээд ирсэн чинь хүүхэд нь аль хэдийн төрчихсөн байсан. Тэгээд энэ Шаравастын хийдийн энэ одоо J5 хийдийн хаалганы урдуур ингээ явж байх үед нь нөгөө ягчс хүрээд ирсэн. Нөгөө эмэгтэй бол хүүгээ тэрврээд яарад одоо энэ J5 хийдийн хаалгаар ороод ирсэн байдаг. Хаалгаар орж ирээд одоо тэр үед бурхан багш одоо энэ бидний байж байгаа энэ газарт бол энэ ном айлдаа сууж байсан. Тэгэхэд нь гүйж ирээд одоо бурхан багшийн үлмэд хүүгээ тавиад одоо багш минь намайг авраач, миний өр хүүгээ авраач гэдэг ингээд уйлсан. Тэгтэл тэр үед хөөж явсан ягчсыг бол J5 хийдийн хаалган дээр байсан хүчтэй тэнгэр бол тэр ягчсыг бол дотгошоо оруулаагүй. Тэгээд тэр бурхан
тэр одоо хэн нэгэн хүнийг явуулаад тэр үүдэн дээр оруулахгүй байгаа тэр ягцыг наашаа оруулаад гэж оруулаад тэгээд тэр хоёрт одоо сургаал ном бурхан багш айлцсан. Та хоёр ингээд төрлөөс төрөл хүртэл дайсагнасаар явууд. Ингээд дайсагныг дайсагналаар дарах ерөөсөө боломжгүй. Дайсагныг зөвхөн хайр инэрлээр дардаг юм гэдэг одоо агуу гайхамшигтай одоо ер нь тэмцлийг бий болгодог. Тэмцлээр дарах хязгаарч боломжгүй. Тийм учраас тэмцлийг бусдыг хайрлсан, инэрсэн, уучлсан сэтгэлээр тэмцэл бол дарагддаг. Хоорондын дайсагнал бол дарагддаг. Өөрөөр хэлбэл чиний сэтгэлд үүссэн дайсагнал чамааг л зовоонохоос биш. Тэрний үр дагавар дахиж чам дээр зовлон болж ирнэхээс биш. Тэрийг бол жаргал нь болж ирэх боломжгүй. Харин чи сэтгэлээ тайван болгоо, бусдыг хайрлах нэг сэтгэл үүсгээд бусдын хийсэн гмийг уучлах юм бол дайсагналын эсрэг чи дайсагналыг бий болохгүй учраас тэр явандаа тэр дайсагнал дарагдаж хайр инэл бол хоёрдог. Тэрснээр чи зовхгүй болдог гэсэн ийм гайхамшигтай сургаал зүйлгийг айлдах үед тэр хоёр олон галвын турш хоорондоо тэмцэж явсан тэмцлээ тэрхэн орчин тэр үед одоо бурхны сургаал номыг сонсож үннийг ойлгож бас мөн олон төрөлдөө бас тэр тэмцэж явсан болохоос биш бас мөн бас буян фармыгаа хөгжүүлсэн хүмүүс байсан учраас ягшис хүн хоёр байсан учраас тэр одоо хоёулаа Широта Понны шатанд хүрдэг. Тэгээ Широта Понны шатанд төрөө Тамбир дадуус асуурын төрөлд өөдийн үрийг бүгдийн одоо устгасан учраас тэр ягшис ч гэсэн одоо тагж хизээж амтан алах чадваргүй болсон байдаг. Тэгэхэд нь одоо тэр эмэгтэй бурхан багш одоо наадах хөвгүүнэ тэр хүүхдээ тэр ягцын гарт үг гэхэд нь хэн бол их айсан. Тэгэхээр энэ бол айх шаардлагагүй. Одоо наадах чинь одоо амтан алах үтийг хэл амтан алах сэтгэл чинь наадах хүн чинь төгс сэтгэл үүсэхгүй болсон гэдгийг бол бурхан багш айлдсан байдаг. Тэгээд тэр мөчөөс хойш тэр одоо ягчс тэр хөв эмэгтэй хоёр одоо үе зайгүй сайхан найз нар бол тэр ягчсыг өөрийнхөө гэрт аваашин тодорхой газарт байлгаж өдөр болгон тахил өргөж хоол өргөж тэр ягчсыг тэжээдэг байсан. Ягчс нь хариуд нь тэр одоо эмэгтэйгийн ургамал одоо хизээ хаана одоо тариа нугаа тариул зүйтэй ямар үед одоо тариул зүйтэй ямар үед бороо орохгүй энэ бүхнийг одоо өөрөө ягшис учраас одоо тэнгэр хур бороор уулдаг тэнгэрүүдтэй холбоотой байсан учраас энэ мэдээллийг өгч тэгснээрээ тэр эмэгтэй бол ургац маш сайхан авч амьдрал нь баяжиж ингэж сайжирсан байдаг. Тэгэхээр тэр үед бурхан багшийн айлдсан бас нэг яг одоо энэ жетоны энэ хийдэд яг одоо бидний байсан одоо яг бол тоочны бол бидний хаана сусан байх бурхан багш өөрөө амьдарч байсан байр нь одоо энэ байгаа. Тэгэхээр эндээс гараад би бол энэ хавьд бол энэ бурхан багш хувргуудаа тэнд байсан тэр өндөр тавцсан болоод бурхан багшийн заларч байсан тавцсан гэж одоо хүмүүс ярьдаг. Тэгэхээр тэн дээр суугаад энэ эмгтээтэй энэ хоёр хүнд олон галвын турш тэмцсэн тэмцлийг арилгаж тэдний хооронд нэг нэгнээ хайрлах одоо өрөвдөх сайхан сэтгэл бий болгосныхаа дараа энэ алдартай гайхамшигт шүлгээ нь айлдсан байдаг. Тэрний үхээр наахи верани саманти де кудаажанан аверанаже самманти эс даммо санантано гэж. Наахи верани гэж тэмцлэр тэмцлийг саманти де кудаажан тайван амгалан болох хизээч боломжгүй. Тэмцлээс тэмцлийг л бий болохоос биш тэмцлийг тэмцлэр дарах одоо хизээч боломжгүй. Харин аверэнэж самманти харин тайсагнал бишээр хайр инэрлэр уучлснаар одоо тэмцэл тайван амгалан самманти гэдэг тайван амгалан болдгиймаа гэсэн. Эс даммо санантано энэ мөнхөд орших номын хууль болоо гэж. Номын ёс байх нь шүү дээ. Ийм л ёстой юм. Тэмцлийг тэмцлэр дарах хизээч боломжгүй. Өнгөрсөн цагт ч юм байсан. Одоо ч юм байна, ирээдүйд ч юм байна. Тэмцлийг зөвхөн хайр инэрлэр уучлах сэтгэлээр амар молон болох юм сэтгэлээр л дарж болдог. Энэ нь бол мөнхөд орших номын ёс юм аа. Энэ номын хуультай юм аа. Ийм номын номтой юм аа гэж бурхан багш айлцсан байдаг. Дараачийн нэг нь түүх бол Нандатай холбоотой түүх. Нанда бол бурхан багштай нэг өдөр мэндэлсэн бурхан багшийн одоо ээжийнхэн дүү Пражапати Готамигаас одоо төрсөн ийм хүн байдаг. Тэгээ Нанда бол одоо бурхан багш хорвоодоор мэдлэх үед одоо юуны лимбуны цэцэрлэгт мэндлээд дараа нь одоо 7 хоногийн дараа бол түүний их Махамая бол тааллуулж тэнгэрийн оронд төрсөн. Тэнгэрийн оронд төрөхөөс тааллуулахаас Махамая бол өөрийнхөө дүү
Энэ бурхан багшийн эцэг Шүдөөдөн хаан бол одоо эгчтэй хоёртаа бол хоримлсан байсан. Тэгээд тэр Махамая дүүдэ ханд нь миний хөөг одоо асарч өсгөхийг бол одоо хүссэн. Тэгэхэд нь бол Махабаражотыг Готами эгчийнхэн үгийг дагаж өөрийнхөө хүү Нандаг бол асрагч ихэд өгөөд ингээ бурхныг бол хөхүүлж өсгсөн байдаг. За тэгээд бурхан багш бурхны утгийг болон гэгээрээд буцаад одоо өөрийн төрсөн нутаг Шагя хаант улстай иргэн ирэх үед Нанда бас яг тэр үед одоо яг одоо нэг өдөр одоо бурхан багш өөрийнхөө хаан аавынхаа хааны ордонд очиж аавдаа ном айлдаад тэгээд одоо тэр ордноос ингээд буух гэж явах үед бол Нанд тэнд байсан. Тэр маргааш нь Нанд бол хаан болж хаан ширээн заларч тэгээд Шагя хаант улсын сайхан өсгөлтөнтэй гүнжтэй хоримлох гэжсэн ийм үйл явдал болох гэжсэн. Тэгэхэд нь Нанда бурхан багш одоо аавынхаа хааныхаа ордноос ингээд дээд давхраас доошо явах үед Нандад өөрийнх нь бадар аягыг ингэж өгдөг. Тэгэхэд нь Нанда за бурхан доошоогоо шатаар доошо буугаад бадар аягыг авах байх гэж бодоод доо шатны доор очиход бурхан багш аваагүй. Тэгээд гараад одоо ордноос гараад авах байх гэтэл гараад аваагүй. Тэгсэн ч гэсэн одоо Нанда бурхан багшийг хүндлэх одоо хүндлэлийн улмаас одоо энэ та бадар аяга авахтун гэж хэлж чадахгүй. Бурхан багшийн одоо бадар аягыг барьсаар бурхан багшийг дагахсаар явсан. Тэгээд бурхан багшийг дагаж яваад одоо тэр Шагя хаант улсын хаан одоо Шүдөөдөн хааны бурхан багшийн эцгийн барьсан одоо Негродарама хийдэд очсон. Тэгээд тэнд очиод бурхан багш Нанда чи хувраг болох уу? Хувраг болохыг хүсэж байна уу гэсэн. Нанда бол бас мөн бурхны хүндлэлийн улмаас бол өгөө гүйцэлж чадахгүй одоо хувраг болсон байдаг. Сахил хүртээд тэгээд удалгүй тэндээс нааш нь заларч бурхан багш нь одоо Жетон хийдэд ирсэн. Тэгээд Жетон хийдэд ирээд одоо 3 сар өнгөрөхөд бол Нанда ирээсээ одоо огт бяцлалаа хийж чадахгүй сахил санваар сахих одоо хэцүү байдалтай байж өргөлжид одоо тэр өөрийнхөө хоримлох гэсэн тэр Шагя өмгийн гүнжийг ботсоор байсан. Тэгээс сүүлдээ одоо хуврагууд хэлсэн би энэ одоо лам хувраг болох энэ байдлаараа хэцүү байна. Сахилаа сахиж чадахгүй байна. Бурхан заасан бяцлал номыг хийж чадахгүй байна гэж одоо хэлсэн байдаг. Тэгээ эргэж одоо хар хүний амьдрал очих тухай ярьсан яриаг одоо бурхан багш сонсоод одоо энэ Жетон хийдэд нэг өглөө эрт Нандатаа очиж уулзаад Нанда чи үнэхээр тийм юм ярьж гэнэ үү? Чи үнэхээр сэтгэл чинь тогтохгүй байна уу гэсэн. Тийм ээ багш минь би одоо тэр Шагя гүнжийг бодоод одоо ингээд бяцлал номдоо шамдаж сахил санваараа сахиж чадахгүй юм байна гэсэн. Тэгтэн бурхан багш за чи намайг миний гараас ингээд сайн бариад өг. Нам наттай хамт хоёулаа 33 тэнгэрийн оронд очино. Тэгээ 33 тэнгэрийн оронд очихоор ингээд энд одоо бурхан багш шидийн хүчээр одоо нисэн заларч явах үед Хималайн уулын одоо уулын оройгоор очсон. Тэгэхдээ Хималайн уулын тодорхой хэсэг газар бол одоо гал төмөр гарч тэгээд тэр гал төмөр гарсан гарах үед бас тэр ойд байсан тодорхой зарим одоо сармөгчингуудын одоо гаднах арьсан шат чүлэгдэж одоо хэцүү байдалтай болсон байсан. Тэгэхэд нэг модон дээр нэг эм сармөгч нь сууж байсан. Би энэ ингээд төлөгдчихсэн одоо арьсноос нь төлөгдсөн хэцүү байдалтай сууж байсан. Тэгээ бурхан багш тэнд төр зогсоод чи тэр сармөгчийг харж байна уу гэсэн. Эм сармөгчийг чи харж байна уу гэсэн. За тийм ээ би харж байна гэсэн. Тэр энэ эм сармөгчин тэр одоо Шагя өмгийн одоо принцесс тийм ээ гүнж хоёрын хэн хөөрхөн бэ? Хэн нэлийн үзэсгэлэнтэй бэ гэсэн. Бурхан багш минь та юу ярина вэ? Энэ сармөгчний хажууд миний одоо тэр Шагя өм гүнж бол асар гайхамшигт үзэсгэлэнтэй маш хөөрхөн өсгөө байгаа гэдгсэн. Тэгээ бурхан багш чи одоо энэ үйл явдлыг санаараа гэдэг. Тэгээд тэндээс шидийнхээ 33 тэнгэрийн оронд Индра тэнгэрийн Хормос тэнгэрийн ордонд очсон. Тэгээд тэр үед Хормос тэнгэрийн ордонд үйлчилдэг тэнгэрийн одоо 500 дагинсууд ингэж одоо явж байхыг харсан. Тэгээд Нанда тэр тэнгэрийн дагинсыг харангуутаа ерөөсө хараа салгах чадахгүй таг болсон. Тэр тэнгэрийн дагинсыг хараад ямар гайхамшигтай үзэсгэлэнтэйг нь хараад одоо бүр нөгөө тэнгэр одоо Шагя өмгийнхаа гүнжийг бол одоо тас мартсан байсан. Тэгэхдээ бурхан багш чамд энэ одоо тэнгэрийн 500 дагинс чи таалагдж байна уу гэсэн. Асар их таалагдж байна. Энэ тэнгэрийн дагинс чиний тэр одоо Шагя өмгийн гүнж хоёр хэн нэлээ үзэсгэлэнтэй вэ гэж асуухад одоо Нанда миний тэр Шагя өмгийн гүнж энэ тэнгэрийн дагинс хоёр харьцуулах юм бол тэр Шагя өмгийн гүнж бол тэр зам таарсан тэр модон дээр шатцсан төлөгдсөн байсан тэр эм сармөгчөнтэй адилхан
тийм царай муутай байна. Энэ тэнгэрийн дагнсуудад ямар гайхамшигтай үзэсгэлэнтэй юм бэ гэж уулгалцсан. Тэгтэн бурхан багш чи эднийг хүсэж байна уу? Эднийг авахыг хүсэж байна уу? Би авахыг хүсэж байна гэсэн. Тэгтэн бурхан багш за тэгвэл чи одоо миний заасны дагуу сахилаа сах тийм ээ сахи санвараа сайн сах. Тэгээ миний заасны дагуу анапана башна бяцлагыг шаргуул сайн хий. Тэгэх юм бол би чамд энэ 500 дагныг чамд өргөнө. Чамд өгөх болно гэж одоо амласан. Тэгтэн нанда одоо тэр даруй бурхнаас за хурдан буцаж явъя. Очиж одоо бяцлаглаа хий. Сахилаа сахиж бяцлаглаа хий. Тэгэх юм бол та надад энэ 500 тэнгэрийн дагныг өгнө гэсэн. Тэгэхээр тэр ажилдаа би шамдъя гэдэг яарсан. Тэгээ бурхан багш буцаад одоо тэрхэн хоромд одоо жетвон хийд буцаад ирсэн. Удалгүй нанд одоо тэр тэнгэрийн дагнсуу 500 дагныг авахын тулд сахил санвараа сахаад анапана бяцлаглаа шамдаж эхэлсэн. Тэгээд анапан урд нь ирээсээ сэтгэлэн тогтохгүй ийш тийш явдаг байсан данд гээгүнд шаргуу бяцлал хийж эхлэхийг одоо мэдсэн хувргууд удалгүй нанда 500 тэнгэрийн дагныг авахын тулд анапана бяцлал сахилаа сахиж анапана бяцлалаа шамдаж байгааг сонсоод нандыг ихэд шоолн доогөлж эхэлсэн. Тэгэнгүүт нанд гэвгэнт одоо буруу зүйл хийснийг ойлгож ухаарад тэгээд ойроо одоо ганцаараа явж бяцлал хийсээр үдээс хоош гэхэд бол нандаа гэгэрлийн шатанд төрж арханд болон буцаж ирсэн. Тэгээ буцаж ирээд бурхан багштай уулзаад бурхан багш минь таны мэрэгэн гайхамшигтай одоо арга ухааны одоо юугаар бол би ингэж одоо гэгэрлийн шатанд төрж зовлонгоосоо салж чадлаа. Одоо та надад тэр 500 тэнгэрийн дагнаас хэрэггүй боллоо. Тэрийг одоо таныг өгнө гэсэн таны амлалтаас таныг чөлөөлж байна гэсэн. Тэгэхэд нь удахгүй лам хөвргөд хуран цуглаад гэрээс гараад хувраг болоо 3 сар гэгэрлийн шатанд төрж чадаагүй нандаг бурхан багш нэгхэн өдрийн дотор архантын шатанд хүргэсэн энэ гайхамшигтай зүйлийг өгүүлээд одоо баясгалт нь өгүүлж байхад бурхан багш одоо оройд хувргууд цуглаад ингээд тэр тухай ярьж байсан. Тэгтэн бурхан багш одоо англиг төгдмөөсөө гарч ирээд одоо хувргуудын ярьж байгаа зүйлийг сонсоод та нар юу тухай ярьж байна гэсэн асуугаад энэ зүйлийг ярьж байна гэдгийг сонсоод тэгээд дараа нь бурхан багш одоо ч биш урдын төрөлд олон төрөлдөө нандыг бид буруу замаар явж байхад нь зөв зам руу оруулж байсан юм а гэж одоо урдын төрлийнхэн тухай өгүүлсэн. Тэгэхэд нь одоо тэр хорон цугласан одоо лам хувргууд одоогийн нандыг та одоо номын замд оруулсан түүхээ бол бид нэр бүгдээр мэдж байна. Урдын төрөлдөө ямар маягаар тэр хүнийг номын замд оруулж байсан бэ хэмээн асуухад бурхан багш урдын одоо бодисод байх үеийнхээ нэгэн түүхийг ярьсан. Урдын нэгэн төрөлдөө бодисод бол одоо 500 тэрэг хөлөглөн худалдаа наймаа хийдэг ийм худалдаачин байжээ. Тэгээд тэр үед нэгэн одоо бодисодын ачааг барааг ачиж одоо чирч явдаг нэгэн хүчтэй илжиг байсан. Эр илжиг байсан. Тэгээд тэр илжиг бол асар их хүчтэй. Нэг өдрийн дотор асар олон бээр газрыг туулж одоо ачаа барааг одоо авч явдаг ийм хүчтэй илжиг байсан. Тэгээд нэг газар ирээд ачаагаа буулгаад тэгээд илжигээ тавьж идээшлүүлээд орхисон байсан. Тэгээ илжиг нь идээшилж явхад нэгэн эм илжиг таарсан. Тэгээ тэр эм илжиг хэлсэн чи одоо асар их ажил хийх юм аа. Зөнд эзнийхээ одоо асар их том ачааг чи нэгэн өдрийн дотор асар хол одоо газар зөөж асар их ажил хийх юм аа. Гэвч чамайг харж хандах эхнэр байхгүй, чамайг харж хандах хүн байхгүй юм байна гэхэд илжиг бол үнэхээр нэрээ тийм байна шүү. Би энэ эзний хамаг ажлыг хийдэг, хамаг ашиг орлогыг оруулдаг, ийм ажлыг хийдэг мөртлөө намайг харж хандах хүн байхгүй, эхнэр байхгүй гэдэг талаар одоо илжиг бодож эхэлсэн. Тэгээд маргааш өглөө босоод илжигэн дээр ачаагаа ачаад тэргэн дээр ачаа ачаад илжигэндээ хөлөглөөд ингээ явах гэсэн чинь илжиг нь огт явахгүй байсан. Тэгээ бүр гайхаад сүүлдээ бүр одоо ташуураараа ташуурдж ирсэн ч бас явахгүй байсан. Тэгээ одоо юу болов гээд гайхаад бодисод эргэн тойрны ажилласан нэгэн эм илжиг байхыг харсан байдаг. Тэгээ тэр эм илжигний бодисод энэ эм илжигний одоо буруу нөлөөллөөс болоод энэ одоо манай илжиг маань ингэж байгаа юм байна гэдгийг мэдээд тэгээд хэрвээ чи энэ миний ачааг өнөөдөр ингэж тээвэрлээд одоо манай гэртээ хүргээд өгөх юм бол гэртээ очисны дараа би чамд одоо тэрнээс илүү тэр эм илжигнээс илүү үзэсгэлэнтэй сайхан эм илжиг авч явах болно. Их нэртэй бол авч өгөх их болно гэж амласан байдаг. Тэгт нь бол тэр эр илжиг бол ачаагаа маш дуртай наргуу чирсээр яваад одоо гэртээ ирсэн байдаг. Гэртээ ирээд одоо авчирсан ачаа бараагаа тараах, дэлгүүр хошоогоор тараах тэргүүтээ ажил хийсээр байгаад 3-4 хоног өнгөрсөн байдаг. Тэгт нь нөгөө илжиг сүүлд нь та надад нөгөө эм илжиг авч өгнө гэсэн яасан бэ гэд одоо сануулхад нэрээ бодисод
тэгэлгүй яг хөө нэрэ чи би чамд одоо амлсны дагуу эм илжиг авч өгнө. Тэр одоо тэнд байсан илжигнээс илүү сайхан үзэсгэлэнтэй эм илжиг авч өгнө. Тэгтээ нэг асуудал байгаа шүү. Чамд өгдөг хоол унд бол хэвээрээ шүү. Чи тэр их нэртэйгээ хамт эм илжигтэйгээ хамт хуваагаад идэх хэрэгтэй. Тэгвэл болно гэж одоо бурхан багш юу бодцод хэлсэн байдаг. Тэгт нь бол одоо тэр одоо эр илжиг бол өөрийн идсэн хоолойгоо бас өөрөө бас сайн цад чаддаг байтал дээрэс нь тэрийгээ бас их нэртэйгээ хуваана гэж их асуудал гарч ирэнгуут асар их бодлогоширч эхэлсэн. Хүнд байдал орж эхэлсэн. Тэгэнгуут нь бурхан багш юу бодцод бэр за тэгээд мэдээ чи эхнэр авна, эм илжиг авна. Тэгээ утахгүй одоо илжигний одоо дотор одоо үс гарна. Тэгэхээр зөндөө олон одоо хөөхтөдтэй болно. Үржиж өснө. Та нар олоолаа болно. Сайхан байна. Тэгвэл одоо асуудал байхгүй. Гэхдээ чамд өгдөг хоол хэвээрээ шүү. Тэр л хоолыг чи их нэртэйгээ тэр өөрийнхөө үр төлөлтөйгөө хамт бүгдээр хувааж идээрэй гэж одоо хэлсэн байдаг. Тэгэхэд нь нөгөө одоо илжиг бол ганцаараа чадахгүй байдаг. Дээрээс нь их нэртэй болно. Утахгүй их нэртэй болохоор чинь одоо олон одоо үрс гарна. Тэгэхээр тэр олуулаа өөртөө одоо өгдөө чадахгүй байгаа хоолоо хувааж идэн гэдэг бол хэрэг болцоогүй гэдгийг одоо тэр мөчөөс эхлээд дахиж хизээч эм илжиг авч өгөх тухай ярихаа болсон гэдэг. За тэгээд бурхан багш энэ түүхийг яриад тэр үед илжиг бол нанда байсан юм. Харин одоо мэрэгэн худалдаачин бий байсан юм а гэдэг. Тэр үеийн одоо бурханы урдын одоо бодисод байх үеийн 500 төрлийн төвийг өгүүлсэн одоо цадгийн төвийн дотор бол ингэж гард юм а. Тэгээд тэр одоо түүхийг яриад бурхан багш тэр үед энэ дараах шүлгийг бол гайхамшиг шүлгийг бол айлтсан байдаг. Энэ юу гэхээр ята агарын дучаннан агарын гэдэг гэр гэсэн үг, гэр байшин. Дучаннан гэдэг сайтар одоо бүрээсийн сайн одоо бат бөх болгоогүй сайн одоо юугаар борооноос нэвтрэхээс хамгаалсан бүрээс одоо давхаргын сайн хийгээгүй гэрийг бутти самати бач. Бутти гэдэг нь бороо, хур борооны гэсэн. Хур борооны ус гэсэн үг. Самати бич жати нэвтрэн ордоо гэсэн. Сайтар дулаалж, сайтар одоо хамгаалаагүй, сайтар одоо бүрээгүй, бүрээс муутай гэрийг одоо хурын тусал нэвтрэн ордогтой адилхан ордог үлээ гэж. Эвэн апавитан жит. Энэ мэтлэн апавитан гэдэг нь бяцлал сайтар бяцлагаагүй, бяцлал дадаагүй сэтгэлийг рага самати гэж тий. Хүсэл тачаал нэвтрэн ордог юм а гэж. Өөрөөр хэлбэл сайтар одоо дулаалж одоо дээврийн сайхан янзлаагүй байшин руу байшин өмө гэрлээ бол хурын тусаал нэвтрэн ордогтой адилхан сэтгэл нь бяцлал дадаагүй хүний сэтгэлд хүсэл тачаал нэвтрэн орж байнга одоо хүсэл тачаал автаж байдаа гэдэг ийм сургаалыг хэлсэн. Дахин дараа нь ята агаран суччин нам сайтар дээврийн сайтар одоо бүрсэн одоо бүрээс сайтай гэрийг бути на саматтай гэж байдаг. Бути гэдэг нь хор борооны тусал тийм ээ. На самати гэж одоо сайн нэвтрэн орох боломжгүй байдаг. Сайн бүрээс сайтай учраас тийм ээ. Одоо хорийн борооны тусал орж чадахгүй гэж. Эвэн субхавитэн життэй. Энэ мэтлэн субхавитэн гэдэг нь сайтар одоо хөгжүүлсэн, сайтар бяцлагсан сэтгэл, бяцлал дадсан сэтгэлд рагу на самати гэж байдаг. Хүсэл тачаал нэвтрэн орох боломжгүй юм а гэж. Өөрөөр хэлбэл одоо сайтар бүрээс сайтай гэрийг нэвтлэн хурын тусаал гоочихгүй адил бяцлал батчин сэтгэлийг нэвтлэн өөр хүсэлж тачаал нэвтрэн эс ормоо гэсэн ийм гайхамшигтай сургаал шүлгийг энэ үед бурхан багш айлтсан байдаг. За өөр нэгэн гайхалтай түүх бол энэ одоо Жетван хийдэд энэ одоо Жетван хийдэд бурхнаас ном сургаал сонсдог байсан нэгэн гэр бүлийн эзэн хүний тухай түүх байдаг. Энэ түүхний өгөхөр тэр одоо настай хүн байд өөрийнхөө үр хүүхэдтэй бүгдээрээ хамтдаа баян буян үйлдэж сахил сахиж санваараа сайхан сахиж өөртөө өглөг буян үйлдэж лам хуургуудад өр залж гэртээ хоол унд өгдөг. Энэ анапаны бяцлал шамдаж
асар их буян хүйдэлдэг тийм настай хүн байсан. Тэр хүн өөрөө төдийгүй өөрийнх нь гэр бүл, хүүхэд, ач зээнараа бүгдэндээ тийм одоо буян төвөсөд одоо шамдуулдаг байсан. Тэр тусмаа тэр хүн өөрөө бол өдөр болгон гэртээ лам хуврагуудад одоо заримдаа 10 хувраг, заримдаа 20 хуврагууд одоо байнга буян одоо бүр тогтсон буян өглөг үлдэж. Дээрээс нь тэр лам хуврагуудын одоо хоол ундах хүртснийхаа дараа айлдсан сайхан сургаал номыг сонсож тэгээ тэр лам хуврагуудад одоо лам шавын хувцас тэргүүтээ одоо лам хуврагын хэрэгэлдэг зүйлсийг өргөж эмийн ургамал тэргүүтнийг өгч одоо буян үлддэг байжээ. Тэгээд тэр хүн ийм буян үлдсээр одоо амьдралын эцсийн мөчид одоо өгч ирсэн. Тэгэхэд бол гэртээ одоо өөхөх цаг ирж байгааг мэдээд өөрийнхөө одоо өр хүүхдүүдтэй октодтой хэлээд одоо гэртээ хэдэн одоо лам хуврагуудыг урьд залаад тэднэрт хоол унд өгөөд тэгээд дараа нь тэр хүмүүсээс одоо Махасатипатан гэдэг судрыг айлдаж өгөхийг одоо уянгалуулн уншиж одоо өгөхийг бол хүссэн. Тэгээд уянгалуулн уншиж лам хуврагууд уншиж байтал одоо тэр хүний урт талдаар одоо тэнгэр 6 тэнгэрийн орны тэнгэрийн элчнэр ирсэн. Өөрөөр хэлбэл тэр тэнгэрийн элчнэр ирж байгаа нь бол тэр хүнд өөрт нь харагдаж байгаа болохоос биш өр хүүхэд нь тэр лам хуврагууд бол харагдахгүй байсан. Тэгээд тэр тэнгэрийн элчнэр ирээд та манай тэнгэрийн оронд очих хэрэгтэй. Гэхэд заримуд нь манад очих хэрэгтэй гэж. Өнөө 6 тэнгэрийн орны тэнгэрийн элчнэр бүгдээр тэр одоо буян хийсэн тэр гайхамшигтай хүнийг өөрийнх нь тэнгэрийн оронд аваачихыг хүсэж одоо ингэж байсан. Тэгт нь баян байр та хүлээж бай гэдэг үгийг хэлсэн байдаг. Тэр хүлээж бай. Тэгт нь нөгөө лам хуврагууд энэ тэр бурхны Махасатипатан судрыг уянгалуулн айлдаж байсан энэ үйлдэлээ зогсоохоод эсвэл тэрийг уншихаа болохыг бол гэж хэллээ гэж ойлгоод тэгээд тэндээс босоод яваад өгсөн байдаг. Тэгт нь одоо лам хуврагууд яваад өгсөний дараа октод нэрээ та очие одоо яагаад энэ лам хуврагуудаас одоо буян үйлдээ дараа нь одоо сайхан ном сургаал сонсох дуртай байсан мөртлөө өнөөдөр яагаад энэ лам хуврагуудыг одоо зогсоогоо тэгээд явуулчихваа гэд. Тэгт нь үгүй би тэдний тухай хэлээгүй юм аа. Энэ одоо намайг одоо энэ ном сургаал сонсож байх үед намайг энэ хорвоогоос одоо хайлах болсныг мэдээд энэ 6 тэнгэрийн орны тэнгэрийн элчнэр ирээд намайг өөрөөсдийнхээ оронд эрхийг одоо урьж одоо ирээд одоо тэрэгтэйгээ ирж гисэн одоо морин тэрэгтэйгээ ирж гисэн одоо намайг авах явахаар ирсэн байгаа. Тэгэхээр тэднийг би төр хүлээжээ би ном сонсоё гэж хэлсэн юм аа гэд. Тэгээд одоо октодоос асан энэ 6 тэнгэрийн орноос хамгийн аль хаана очвол илээ зүгээр вэ гэд тэгэхэд нь октод нь Тушиота тэнгэрийн оронд очиж төрхөн дээрээ ягаад гэвэл Тушиота тэнгэрийн оронд ирээдүйд бурхан болон гэгэрх бодисадва байдаг төрдөг. Мөн гэгэрлийн шатанд хөрсөн одоо хотогт хүмүүс төрдөг газар учраас тэнд Тушиота тэнгэрийн оронд төрсөн дээр гэж хэлсэн байдаг. Тэгэхэд нь бол одоо аав нь одоо тэр хүүхдүүдээс цэцгэн эрхийг өгөөдөх гэж цэцгэн эрхийг Тушиота тэнгэрийн оронд очих тэнгэрийн оронд хөтлөгч одоо тэнгэрийн тэргэн дээр тусгуултгай гэдэг ингээ огторгууд шитгэт нь бол тэр цэцэг нь яг Тушиота тэнгэрийн орноос ирсэн одоо тэнгэрийн элчийн тэргэн дээр очиж тогтсон байдаг. Энэ нь бол одоо хүүхдүүдэд нь бол тэнгэрүүд харагдахгүй харин цэцэг нь огторгууд очиж тогтохыг бол харсан. Тэр одоо хүн байр одоо тэр өөрийнхөө сонгосныхын дагуу тэр Тушиота тэнгэрийн орны тэнгэрийн элчийн одоо тэргэнд залран сууж энэ төрлөөс буян хийсэн асар их буян хийж сахил санамар сахиж сэр сайхан буяндаа баярлан баясаад мөн дараачийн төрөлдөө жаргалтаа сайхан Тушиота тэнгэрийн оронд одоо төрөл авна отсон гэдэг. Тэгэхээр энэ гайхамшигтай үйл явдлыг одоо бурхан багш сонсоод энэ одоо Жетоны энэ хэд залран ахуудаа дараах шүлгийг айлтсан байдаг. Эдэн нандати пэжа нандати. Эдэ гэдэг нь энд гэсэн, нандати гэдэг нь баясдаг гэсэн. Пэжа нандати гэдэг нь дараа төрөлдөө ч гэсэн нандати баясдаг гэсэн. Энэ төрөлдөөч баясдаг, дараа төрөлдөөч баясдаг. Ямар хүн бэхээр гата пуньо. Гата гэдэг нь үйлцэн гэсэн, пуньо гэдэг нь буян гэсэн. Буяныг үйлцэн хүн объятта нанд. Объяттаг хоёуланд нь баясдаг гэсэн. Энэ төрөлдөөч баясдаг, дараа төрөлдөөч баясдаг гэж. Пуньним мекаттан гэдэг нандати би буянд үйл хийлээ хэмээн баярлан баясдаг. Би юу нандати сугатын гатав. Тэнгэрлэг дээд төрөлснөөс төрөл авснараа илүү их баясдаг. Биё гэдэг нь илүү их гэсэн үг. Нандати гэдэг нь баярлдаг гэсэн үг.
Сүгатоо гэдэг нь дээд төрлийг, ариун дээд төрлийг, сайн төрлийг, тэнгэрлэг төрлийг гэсэн. Тэнгэрлэг төрлийг авснараа илүү их баярлдаг гэсэн. Ийм сайхан одоо буян хийвэл, буянтай үйл хийвэл тэр сайхан буяныхаа үр энэ төрөлдөө аз жаргалтай байдаг, дараа төрөлдөө аз жаргалтай байдаг. Илүү тэнгэрлэг жаргалыг эдэлдэг. Тэгж явсаар энэ төрөлдөө хийсэн буяны баримт хаалга хөгжүүлсээр нэг өдөр бол мөнхийн нирваны амгаланд хүрдэг байх нэ.